Альва програмтай ажиллахдаа ерөнхий ажиллагаа үйлдэлүүд гар ажиллагаас багасгасан автоматжуулалтуудыг хэрхэн хийдгийг эхлээд сурах нь цаашдаа өдөр тутам ашиглахад таны цаг хугацааг хэмнэнэ. Dynsoft ERP системийн жагсаалт болон бүртгэлийн цонхтой ажиллах ерөнхий үйлдэлүүдийг танилцуулъя. Тусламж Syslnes програмын холбоотой заавар зөвлөгөөг албан ёсны гарын авлага, AI тусалхаас авах, харилцагчийн зөвлөх ажилтнтай холбогдож зөвлөгөө мэдээлэл авах бол чат бичих, алдааны дэлгэцийн 6 илгээх боломжтой. Мөн зайлшгүй хандуулж шалгуулах шаардлагатай бол Ndesk Ultra-гөөр зэрэг онлайн хандах програм ажилуулж хандуулж зөвлөгөө дэмжлэг авч болно. Хэрэв Dynsoft компаниас нэмэлт үйлчилгээ, програм авах бол тусламж хүсэлт Syslnes форм бүглэж хүсэлтээ гаргана. Програмд хийсэн бүртгэл мэдээлэл өөрчлөлт нэмэлт оруулаад хадгалахаас өмнө буцаах бол сэргээх товч дарна. Харин нэгэнт хадгалсан бол буцаах боломжгүй бөгөөд дахин засах, устгах замаар буцааж анхны бүртгэлийг үүсгээрэй. Мөн нэгээс олон хэрэглэгч зэрэг ашиглах тохиолдолд нөгөө хэрэглэгчийн оруулсан дата мэдээлэл өөрчлөлтийг сэргээх товч дарж харах боломжтой болно. Програмын бүх жагсаалт дээр дарж сонгоод экспорт товчоор Excel файл руу экспортлох боломжтой. Програмын цонх жагсаалтаас дата мэдээллийг сонгоод хуулж авах боломжтой хуулсан мэдээллийг буцааж програмд эсвэл өөр програмд буулгаж болно. Мөн програмаас биш Excel файлаас ч юм уу өөр програмаас шууд копи, пэйст хийх замаар програмд бүртгэл үүсгэж болно. Жагсаалтаар оруулах мэдээллийг тухайн нэг мөрнөөс доош утгыг бүгдийг ижил болгох, эсвэл зарим сонгосон утгуудыг ижилсүүлэх боломжтой. Жагсаалтын бүх утгаас хайлт хийх самбарыг гаргаж, дурын утгаар хайх боломжтой. Харин тухайн нэг багнаас хайх бол багны шүүлт хэсгийг ашиглана. Шүүлт хийхдээ эхэлсэн, төгссөн, агуулсан, агуулаагүй их бага зэрэг наривчилсан байдлаар шүүх боломжтой.
Багны утгыг өсөх, буурахаар эренбэлж харах, хооронд топ 5 10 зэрэг дурын утгаар шүүж болно. Тухайн нэг багнаар бүлэглэж харах, бүлэглэлтийг болиулах, давхар бүлэглэж болно. Багныг нуух, буцааж ил харуулах, дарааллыг солих боломжтой. Зарим цонх жагсаалтын хувьд багны дарааллыг өөрчилсөн байдлаар харагдцыг хадгалах, буцааж анхны байдлаар сэргээх боломжтой. Ингэж хадгалсан тохиолдолд программаас гараад дахин ороход сүүлд хадгалсан дарааллаар харагдана. Программд дата мэдээлэл оруулахдаа Excel файлаас олноор импортлох боломжтой байдаг. Импортлох боломжтой цонхнуудын үйлдэл товчонд импорт сонголт харагдана. Импортлох боломжгүй ч шууд copy paste хийх зарчмаар оруулах боломжтойг санаарай. Программын интерфейс фонтын хэмжээг 11-ээс 13 фонтын хэмжээний хооронд сонгох боломжтой. Хадгалсан анхан шатны баримтууд тайлан хэвлэх, хэвлэхээр харах Excel, Word, PDF зэрэг форматаар экспортлох боломжтой. Тухайн нэг баримтыг үүсгэхдээ өмнө үүсгэсэн баримтыг хувилж, эсвэл өөр үүсгэсэн баримтаас дамжин үүсгэж болно. Хулганы баруун товчийг дарж тухайн мөрийг сонгож зөөх, хувилах, хасах, олноор мөр нэмэх боломжууд байдаг. Нээсэн цонхыг давхар нээх, нааш гарсан цонхыг буцааж орлох, бусад бүх нээсэн цонхыг хааж болно. Программыг нэгээс олон зэрэг нээж өөр өөр баазтай зэрэг ажиллах боломжтой. Ингэхдээ өмнө нээсэн программаа хаалгүй ахин шинээр нээж нэвтэрнэ.